Самбайцгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Мэндчилгээ хүргэлтийн хамт олноос ээлжид гинтийн бэлгээ энэ гайхалтай 247 ширхэг сарнаан баглаагаар та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэж байна. Гэрээг минь гээгүүлэгч хайртай хань уран туяада хайрын баярын халуун мэндийг дэвшүүлье хэмээн хань Баянхүүгийн зүгээс илгээсэн халуун сэтгэлийн мэндчилгээг хамтдаа уламжилцгаая. Удаан шаргаараа шилгийн үргэлт маань үргэлжилсээр яг энэ цаг мөчид урнага зарим хөрөлцөн ирээд байна. Энэ өдрийн минь төргий. Баярлаа. Өөрт чинь ч гэсэн энэ өдрийн минь төргий. Баярлалаа. Тэгэд өнөөдөр бол их гоё өдөр. 2 дугаар сарын 14-нд дэлхийн өнцөг булан бүртэл хайртай хосууд бие биендээ чин сэтгэлээ илчлээд тунжиг сайхан өдөр үргэлжилж байна. Тэгэхээр ирсэн хэрэг явдал маань ч гэсэн үүнтэй холбоотой баха. Тэгээд уран туяа танд гэгэн хайрын баярын мэндийг хүргье. Маш их баярлаа. За тэгээд урнаа мэдээж гинцэн бэлэг ирсэн байна. Тэгэхээр хайрын тухай нэгэнт ярьж эхэлсний хоёлаа таны Валентин, таны гэр бүлтэй бас товчхон танилцсан зүйтэй болов уу? Манай Алтан цагийн Баянхүү гэдэг гэр бүлийн гишүүнээс одоо ингээд ургаж байгаа тий. Одоо наваг болохоор урт насангийн уран туяа гэдэг. Одоо бит хоёр ханилаад одоо 16 7 дахь жилдээ болж нэг ангийн хоёр хосоогоо хар багасаа л цуг үерхэл ингээд хар багасаа нэг ангийн хоёр ирсэн. Тэгээд одоо 3 хүүхдийн сайхан аав ээж болсон байна. Ямар гоё юм бэ. Тэгээд үнэхээр л нэр ургаж байгаа гэдэг үгийг сонссон чинь маш гоё санагдчихж байна. Тэгээд үнэхээр хайрын түүхийг хамтдаа бүтээлцэж энэ агуу нандин хайрыг хамтдаа ургуулж усалж яваа. Танд гэж хаяглаж мэдээж гинзэн бэлэг ирсэн. Тэгээд таны Валентин яг одоо энэ цаг мөчид бас гадаад улсад ажиллаар эзгүй явж байгаа. Тэгтээ хэдий өөрөө хажууд нь хамтдаа баярлаж чадахгүй ч гэсэндээ хайрын дэдийг шингээж хамгийн гоё бэлгийг манай хамт олноор дамжуулсан байна. Баярлалаа. За тэгээд урнаа бид бүхний ирсэн бас нэг зорилго байгаа. Тэгээд Баянхүүгийн маань зүгээс утасны цаанаас маш олон зүйлийг талархал юугаан өргөн барьсан. Тэгээд бас бэлгийн нөхөөс өмнө миний сэтгэл зүрхэнд бодож явдаг гой гой үгнүүдийг заавал дамжуулж өгөөрэй гэсэн. Тэгэхээр эхлээд хаяглан ирсэн сайхан сэтгэлийн үгсийг нь хоёлаа хамтдаа сонсъё. Тэгээд сэтгэлийн бэлгийг өгтөн авцгаая. Эртмийн нүмер гарт минь түшиг энхэн биеинд минь чимэг болсон эрхэмсэг хонгор хайрт минь чамда энэ гэгэн тунгалаг өдрийн мэндийг хүргье. Амьдралд аз гэж байдаг бол тэр нь миний хань чимэн юм шүү. Азын суглаа хоцсон хамгийн супер азт нь бол би юм шүү. Тулгын 3 чулуу шиг 3 сайхан өрийг минь төрүүлж амнаасаа ам төрүүлж алтан дэлхийд намайг аав болгосон чимэн миний амьдралын утга учир юм шүү. Гинэн томоогүй насндан гэргий заяандан хөтлөгдөөд гэрэн орхиод над дээр ирсэн чимэн миний энэ амьдралын утга учир юм шүү. Чамгүйгээр би өөрийгөө төсөөлхийн аргагүй. Тийм ихээр хамтдаа зүтгэжээ хайрт минь. Дутуу бүхнийг дүүрэн болгож, байхгүй бүхнийг бүтэн болгож, хосын хорвоод хамтдаа хөтлөлцөн алгасан чамаараа би чинь бахархдаг шүү. Happy Valentine's Day чанга тэрэн үнсий гэсэн байна. За тэгээд маш их баярлалаа. За тэгээд энэ удаагийн ирсэн бэлэг их онцгой. Тэгээд 2 4 7 гэдэг тоо өөрөө л хязгааргүй их хайр сэтгэлийг бэлэгддэг шүү дээ. Яг одоо алс хол хятад улсад ажиллаар явж байгаа ч гэсэн хайр сэтгэлээ хязгааргүй гэдгийг илчилж манай хамт олонны хамгийн том цэцгийн баглаа болох 247 ширхэг сарнайг бас танд өргөн барьж байна. Хүлээн авна уу? Чам дээр минь нас гарах гэ одоо түгчээ үзэсгэлэнт минь чамайг минь ширдэх гэ сарнга мандчээ үзэсгэлэнт минь халуун шивнэг минь сонсох гэ. Урнаа мэдээж эр хүн амьдралыг босгож бүсгүй хүн түүнийг өнгө оруулдаг шүү дээ. Хамгийн гоё хайрын түүхийг бүтээлсэн гэд харин бараг утасны цаанаас хоолоо зангирам сайхан хайрын түүхийг надтай бас хуваалцсан. Тэгээд 10 жилийн алдраа бяцхан усны үерхэл нөхөрлөл өдгөө та хоёрыг 3 хүүхдийн аав ээж болтлоо. Ийм агуу нандин түүхийг хамтдаа бүтээлсэн. Тэгээд бас одоо энэ бичлэгийг үзэж сууж байгаа бол онцгойлон таныг би Валентиндаа зориулж хайрын сайхан баярын мэнд хүргэсэй гэж хүсэж байна. За явны түрүүнд хайртай гэгэн хайрын сайхан Валентины баярын минь төргий. Чим ингээд хол ингээд өөр хүүхд тань ижлээсээ хол улсад ажиллаж байгаа ч гэсэндээ хайр нь үнэхээр араас нь эрүүл саруул байгаасаа хандаа маш их хайртай шүү гэд өдрө болгон шивэндэг шүү. Миний ань бие сайн бодорой. Чим биднийхээ баатар нь шүү. Өөр хүүхд таньжлахад хамгийн том баатар шүү. Чамда маш их хайртай. Тэгээ дахин баярын минь хүрье гэж хэлье. Хайртай шүү.
Ямар хөөрхөн юм бэ. Тэгээд үнэхээр гоё хайр мэдрэгдэж байна. Би энэ цэцгийн бодлого авч байхдаа ямар азтай бүсгүй яг энийг ингэртэй гэлцүүлэх болоо гэж бодож байсан. Тэгээд энэ цэцэг бол миний барьж байгаа зүгээр л нэг сэтгэл хамгийн том бэлгийг миний хань надад өгсөн учир нь намайг миний үргэлжлэл болсон 3 сайхан үрийг төрүүлсэн гэсэн. Тэгээд та нарынхаа төлөө чадхаараа хань үргэлж хичээдэг шүү. Тэгээд удахгүй бас жаргалтайгаар уулзнаа. Хамгийн гол нь чи минь хамгийн супер юм хтэй шүү гэдэг дамжуулсан. Тэгээд хайрын баярын мэндийг дахин хүргээд танаа гэр бүл аз жаргал хүсье. За баярлалаа. Зүрх минь хувирч үрчихгүй 60 жилийн дараах зэмлэл залуунаас